шоколад нь дуртай хүмүүст энэ жор таалагдах байх. За юу орох вэ гэвэл чимэх жамц давс хэрэгтэй. Silken tofu. За энэ бас уургаар баялаг бүтцийн хувьд бусад дүпүнээс арай ондоо илүү тийм цэлцэгнүүр маягийн. За тэгээд самрын тус хэрэгтэй. Дуртай самрын тусоо нэмж болно. Веган хүмүүсийн хувьд зүгийн балны оронд агчийн сироп хэрглэж бас болно. За тэгээд хамгийн гол орцсон какао. Гой цэвэр какао хэрэглээрээ. Би энд гой органик какао хэрэглэж байгаа. За энэ байна. Silken tofu энэ орцонд илүү зохимжтой. Бүтцийн хувьд иймэрхүү цэлцэгнүүр шиг гэж би хэлсэн тий. Үүн дээрээ өөрийнхөө дуртай тосоо нэмнэ. Ер нь ийм амтлаг, амттан, чихэртэй юм хэрэглэхдээ гэмтээгүй тос тэгээд уургаар баяжуулах юм бол цусны сахарыг өндөр өсгөөс хамгаалдаг. Тэгэхээр цусны сахарын талаар ойлголтыг сахар номоос уншиж танилцаж болно. Үүн дээрээ какаоноосоо 2 халбагыг нэмлээ. Гой органик хуурай какао байгаа. Антиоксидант ихтэй, магний агуулдаг. За үүн дээрээсээ нэмээд зүгийн балаа хийлээ. Зүгийн балны хувьд саяны цайны халбгаар 2 халбах хэрэгтэй байхад болно. Ингээд миксердээд гаргаад ирэхэд иймэрхүү шингэндүү бүтцтэй болсон байна. Гэхдээ санаа зовлтгүй хөргөчөнд хийгээд хонуулахад маргааш нь илүү гоё өтгөн болцсон байна. Ингээд энэ чоколад мөс бэлэн болно. Өмнө нь би арай өөр урц ашиглаад та бүхэнд бас хийж харуулсан тий. Тэр нь юу байсан бэ гэхээр cottage cheese ашиглаж бас хийж харуулсан. Энэ удаа silken tofu ашиглалаа. Ингээд хонуулаад гаргаад ирэхэд бүтцэн нь илүү гоё тогтвортой өтгөн болчихсон байна. Тэгэхэд амтыг нь бүр гоё болгохын тулд дээрэс нь какаоны нунтга ингээд тархаагаад цацаад өгөөрэй. Ингэхийн бол нөгөө тофуных нь амтыг илүү сайн дарж тэнцвэржүүлж өгдөг. Ингээд гоё чоколад мөс бэлэн боллоо.